Өнөөдөр улсын хурлын дарга амар ёсглан 2 цагаас сэтгүүлчтэй уулзсан. За зарим нэг асуултуудад хариулт өглөө. За яг энэ үеэр ерөнхий сайд Зандан Шитар Төв Цэнгэлдэх хүрээлэнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үзэсгэлэн дээр ногоо үзээд явчихв. За өчигдөр NTV телевизийн лавгийн тойм гэдэг ярилцлагаар улсын хурлын гишүүн Инх Баяр оролцож за өөрөө л ноцтой баримтууд гэж яриад байгаа. За гэхдээ энийг нь өнөөдөр амар ёсглан ямар ч ийм зүйл байхгүй гэж үүсгэсэн. За энд дурдгдсан асуудлуудаар сэтгүүлчтэй уулзаж хариултыг өгсөн баг. За яг одоо бүр ингээд дэлгэрэнгүй ярихаас илүү энэ дээрээс одоо харсан хэдэн өнцгүүдэл дурдъя. За бусад нарийн ширийн зүйл нь сайтууд болон телевизүүдээр мэдээж гарч байгаа. Тэгэхээр тэр зүйлүүдийг нуршихгүйгээр яг ингээд тодорхой харсан 4-5 өнцгөө яриа. За хамгийн эхлээд ерөнхийлөгчтэй уулзсан юм байна. За энийг юу гэж харж байна гэхээр намын даргын төлөө нэр дэвших гээд гарч ирж байхдаа амар ёсглан маш одоо сүржин мэдээлэл хийж гисэн. Хувийн биш, хууль засгалдаг байх хэвээр тэргээл тийм ээ. Тэгээ намыг одоо нэг хүн өдөрддөг биш. Ингээ дотроо арчлалтаа ийм нам байх хэвээр энэ гэсэн. Иймэрхүү зүйлүүдийг хэлж гарч ирж байсан. Тэгэхээр энэ бол мэдээж шууд ерөнхийлөгч рүү хандсан ийм үг байсан. Тухайн үед мэдээж яг ерөнхийлөгчтэй ингээ очроо болоог хоёрт ханны хоёр талд гарчаад зогсоод байсан. За тэгвэл өнөөдөр мэдээлэл хийх үедээ ерөнхийлөгчтэй очроо болсон анзаарэгдчих. За энэ юунаас анзааргаж байгаа вэ гэхээр ерөнхийлөгчтэй ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг илэрхийлсэн. За тэгэд ерөнхийлөгч яг одоогоор одоо нүүбийн чуулган уулзалтанд оролцож байгаа. За харин явхдаа намын даргын асуудалд оролцохгүй гэдгээ амар ёсглон руу утсаар яриад хэлсэн гэж. За тэгээ бит хоёрын хувьд ямар нэгэн одоо муудалцсан зүйл байхгүй. Зарим нэг зүйл дээр үзэл бодлын зөрчил байсан. За одоогоор бол харилцаа сайн байгаа гэсэн зүйлийг ярьсан. Тэгэхээр ямар ч гэсэн ерөнхийлөгчтэй уулзраа болсон юм байна. Харин өчигдрийн ярилцлагын нэвтрүүлэг за тэгээд зарим нэг одоо сошиалаар гарч байгаа зүйлүүдээс харахад Зандан Шитартай бол уулзраа олоогүй юм. За мэдээж Зандан Шитрыг одоо бичиж ярьж байгаа зүйл нь ерөнхийлөгчийг оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн хөөн гэдгээр бичиж ярьж байгаа. За өнөөдөр бол Зандан Шитартай ямар ч уулзраа олоогүй гэдэг нь харагдаж байна. Яагаад тэгэхээр өчигдөр Инх Баяр яг ингээ намын даргын сонгуулийн өмнө амар ёсглан оюун эрдэнэ рүү хандсан ийм ярилцлага хийлээ. За энэ нь бол мэдээж тодорхой байлаа. За тэгээд өнөөдөр өөрөө амар ёсглан мэдээлэл хийхдээ нэр бүхий одоо гишүүдийн сайдуудын нэрийг дурдсан. За жишээлбэл одоо Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Янгүүгийн Содбаатар, за тэгээд Бат цэцэг сайд, за Ж Инх Баяр, Б Инх Баяр гихчлэн ийм хүмүүсийг дурдсан. Эднэр ингээд хов зөөж ингэж яваад ерөөдөө юм намын дотоод хагаллыг үүсгэж гинэ гэсэн зүйлийг ярьсан. За дээрэс нь нэмээд Зандан Шитар анх ер нь ингээ хов зөөж исэн хүн Зандан Шитар шүү гэдгийг ярьсан. Тэгэхээр Зандан Шитартай уулзраа олоогүй байна гэдгийг эндээс харж болж байгаа. За дараа нь намын даргын одоо сонгуулаа намын даргаа ер нь баг хурлаараа шийдэх юм байна гэдэг үнцийг харагдлаа. Өнөөдөр энийг 2-3 удаа давтаж ярьлаа. Юу гэж ярьсан бэ гэхээр Монгол Ардын намын одоо дотоод хагарал улсын зовлон байх эсвэ гэдэг ийм зүйлээ 2-3 удаа хэлсэн. За тийм учраас бид энэ дотоод хагарал зовлонгоо хурдан шийдэх ёстой. Намын баг хурал дээр одоо нэр дэвшигчтэй тодруулаад их хурал заргалт 45 хоног хүлээж одоо энэ улс орон чинь тэсгүй нэ. Тийм учраас яаралтай баг хурлаараа намын дарга шийдэх ёстой гэсэн зүйлийг за миний сонсдоор бол ямар ч 2-3 удаа давтаж хэлсэн. Тэр угаасаа өмнө нөгөө нэг нийтлэлүүдэд биччихсэн намын дарга одоо баг хурлаараа шийдвэл амар ёсгланд илүү ашигтай гэдэг зүйлийг одоо бичсэн нийтлэлүүдээр одоо хэлж ирсэн. За тэгвэл яг өнөөдөр яг энэ үзэл бодол өөр амаараа хэллээ. За тэгэхээр энэ Бямб гарагт ер нь Монгол Ардын намын дарга тодорхой юм шиг байна. За тэгээ араас нь намын дарга болоод за хэрвээ одоо амар ёсглан намын дарга болох юм бол засгийн газар авахгүй байна гэдэг ийм үнцийг харагдлаа. Сэтгүүлчд асуулаа. За та намын дарга болоод засгийн газар авах уу гэдэг ийм тодорхой юм асуултыг асуусан. За энд нь ингээд
ерөөхдөө одоо баг хурлаараа ярилцсан тэг яг ингээд авна гэсэн зүйл ярихгүйгээр ер нь баг хурлаараа ярилцсан зандаа шатартаа би ярилцж байгаа гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүд ингээд тойруулаад байсан. Тэг яг ингээд шууд хэлэхгүй энэ асуултыг бүр 2 3 удаа асуусан. Өөр сэтгүүлчд яг авах юм уу гэд ингээд асуугаад тахт би түрүү хариулсан ингээд тойруулаад байсан. Тэгэхээр ер нь засгаа авахгүй юм байна. Өмнө нь би нэг нийтлэлтэй биччихсэн. Яг энэ одоо ингэж явж байгаад эцсүүлдээ ерөнхийлөгчдөө очроо олоод за тэгээд амар өсгөл намын дарга болдгоороо болоод зандан шатарт засгийг үлдээх юм байна гэж яг нийтлэл дээр биччихсэн. За ер нь иймэрхүү л процесс цааш үргэлжлэх юм шиг байна.